Мик чек. Сайн уу? Энэ өдрийн минь төргий. За өнөөдөр би влог ажил бичнэ. Тэгээ өнөөдөр би нэг үйл ажиллагаанд явах гэж байгаа. Тэгээд тийм болохоор влогийн ажиллагаагаа бичээд бас хадгалаад авчиж гэж бодож байна. Тэр нь ямар үйл ажиллагаа вэ гэхээр хар хорин фестивалд явах чинь. Тэгээ хар хорин фестивал нь энэ зуны үйл ажиллагаануудаас онцлог нь заяа. Ийм 365 тойрсон гоё LED дэлгэцтэй лазер юм шоу болно. Энэ зуны сүүлийн одоо төв цэнгэлтэд бөөнөрөө нийлсэн гоё шоу болох нэ. Тэрэнд явах гээд тэр нодлон билүү уржнан гэтэр үзчихсэн. Тэгээд энэ жил дахиад үзэх гоё боломж тохиож битэр төрөлөг ирсэн. Тэгээд одоо би нөхрийгөө лээгээд өөрийгөө бэлдээд одоо өсмөсөн янзлаад хувцаа офтбити сонгох гээд байж юм. Ингээ бичлэгээ эхэлчихье гэж бодлоо. Өнөөдөр тэгтээ жоохон юм зэврүүнд өдөр гоё дулаахан биш. Төв зургийн бороотой гэсэн. 5 сарын 31-нд нөгөө зуны зугаа үзсэн. Тэгэхэд ингээ бүр аим хөтөнгсөн заяа бүр ингээ чичрээд ингээ даарад ингээ би бүр юу шоудах заяа. Дээрээс нь ингээ манай охины насны хүүхдүүд ингээ пивоо тамхи татаад байгаад байгаад нь ингээ миний зүр хүүхдүүд тэгээд гоё байж чадаагүй тийш анхаарсараа таарсан заяа. Тэгээ өнөөдөр бол гоё баймаар байна. Гоё шоудмаар байна. Ийм олуулаа. Тэгээ төв цэнгэлт хүрээлэнд бөөнөрөө шоудах гэж байгаа болохоор гоё сайхан шоудмаар байна. Одоо би нэг энэ 100 уг нь өмснө гээд өөртөө нэг хувцаасан байхгүй юу? Тэр хувцаа өмсөх газар олдохгүйсэн. Тэгээ одоо уг нь өмсөө явмаар байна. Гэхдээ бороо мороо ороод бас ингээд тэр зуны зугаа шиг амар хүүтмээ байвал даарчих юм болов уу гэж бас бодоод байж лээ л да. Тэгээ юу ч гэсэн офт битээ ингээд өмсч үзэх юм. Тэгээд манай хүн ирээд бас ингээд хүүтэн штэ ээж дараа штэ гэдээ бас хувцас сольж магадгүй. Тэгээд нэг тиймэрхүү. За дээрэс нь шовны талаар ярьсных заяа. Би ер нь шовдох дуртай хүн ээ. Ер нь дуртай. 35 36 нас наснда ингээ нэлийн дур сонирхолтой. Ер нь тэгтээ залуугаасаа ингээ жоохон дур сонирхолтойсэн чи одоо жоохон сонирхолтой болсон. 38 нас хүрчихэж байгаа би одоо. Тэгсэн чинь цаанаасаа насны юм бэ нүү угаасаа ингээ дур сонирхол хөрхи бэлчтэй юм заяа. Тэгэд дээрэс нь ядраад идэв бил. Шоуд нь гэхээр ингээ амар арх марх угаадахыг хэлэхгүй шүү дээ. Би чи ингээ арх уухгүй байх дэлгэм те. Бизнесмен болоод тийм дэлгэм барьдаг болохоор арх уухгүйгээр шоудаа сурсан хүн. Тэгээ бүжиглэх маш их сонирхолтой. Тэгээ дээрэс нь юм орчинд нь чанга хөгжмөнд гоё тод гэрэлтэй ингээд гэрэлт анивцсан гэрэлт юм бүжиглэх маш их дуртай. Тэгж би стрессээ ер нь жоохон тайлдаг төрлийн хүн байсан. Тэгсэн чи одоо ингээд жоохон их болцсон. Гэтэ яг огны нэгээ би ингээд алдмааргүй байдаг заяа. Гэтэл яг цаанаасаа ингээд нэг шоудах сонирхол төрхөө бэлчтэй юм бэ. Энэ 38 насны өндөрлөг дээрээс харахад тэгээд дээрээс нь манай аав чинь ингээд дуу хуур ингээд хөгжмөнд маш дуртай. Манай аав чинь ингээд гитар дараал ингээд баяр болгоноор ингээд дуулж хуурдаал тэгээд бүжиглээл байж байгаа юм байхгүй. Тэгээд би багада аавтай хамт амьдардаг гэснээс болоод ер нь тиймэрхүү юм хөгжим тийм чанга хөгжим гоё бүжигнээр наадам юмд ер нь дуртай заяа. Тэгээд дээрээс нь манай хүн бас амар урлагийн дуу хүн шүү дээ. Тэгээд нөхөр битээр юм хөгжмөр нэг гоё сонирхолтой хөгжмөдөө сонирхолтой байдаг надад бас гоё санагддаг. За тэгээ өнөөдөр нэг юм гоё өдрийг өнгөрөөчихмөр байгаа. Өнгөрөх байх. Тэгээ би одоо outfit өмсөж хараадах юм. За ийм нэг хувцас байна. Энэ 100 ингээд өмснө гэж бодоод энэ амар гоё материалс гоё 100-ны өнгөтэй. Тэгээд би энэгээр нэг юм очиод өмсөж чадахгүй. Тэгээ дээрэс нь өнөө рил хийгсэн чинь ойрдоо зав байхгүй болохоор рил хийж чадахгүй байгаа. Тэгээ би энэ хувцаа өмсөж явмаар байна. Үнэхээр явмаар байна. Гоё хацтай. Гоё хацтай. За тэгээ дээрэс нь энэ хувцас өмсчмөр энэ ингээ маш амар бүжиглэхэд амар. Би шоодох томсгт юм бодлоо. Энэ ингээ бүжиглэхэд маш амар гэхгүй хөл. Тэгээ энтэй өмсөд яг бороо орох юм чинь дээрэс нь зузаан юм өмсчихье гэж бодож байгаа байхгүй. Зузаан юм өмсөд эсвэл сахин юм өмсч болох юм зүгээр. Гэхдээ харин яах амар даач доогоор болгонд даахгүй заяа. Тэгвэр бол юм өмсчихэд гайг баг. Тэгээд гутал нь хавар намрын гуталтай юм чи уг нь бол гоё байх гэж бодож ямар юм. Гоё хацтай. Тэгээд дээрэс нь би ийм нэг ийм хүн одоо юу бүхэн палажин юм өмсөхөр ингээд цаанаасаа юм жах юм битэлэг болоод байдаг заяа. Тэгээд ингээд гоё бүжиглэхэд ингээд ийм баруун хуцтай ийм хуц. За байхыг би хүсдэг байхгүй. Төсгөдөө готалтай байх юм бол битэн чинь цаанаас амар гоё шүү дээ. Тэгээд ингэ явмаар байна.
Тэгээд нөхөр ирээд бас юу. Тийм. Болмол. Чи таараш мараш. Тэгээд дараа нь чи ханаа түрэж мөрөж тэгээд загнаад хамлаа. Өгн бэ нэг өмсмөр. Тэгтээ өмсч байгаа юм чинь. Тэгтээ үсээ одоо яг уу. Үсээ шуучсан дээр юм уу? Задгаагаараа байсан дээр юм уу? Задгаа явж байгаа ороод юм уу? Орох уу? Энийгээрээ ч үгүй гоё л та тийм. Минийс нөгөө шатлаатай. Тэгэхээр ингээд өөрөө гоё хэлбэр ороод. Надаа ер нь ийм хэлбэрүүд нь таалагддаг юм уу? За тэгээд нэг иймэрхүү хувцас байна. Өнгө надад амар гонцгоч. Надад ер нь яваг амар гонцгоч шүү дээ. Ингээ явчмаар байна. За одоо жоохон байж байгаа бичээ. Одоо би үсээ янзлах яг уу. За энэ чигээрээ авчих гоё. Бигээс нөгөө нэг юу яж байгаа өөрийгөө жоохон оргиорн байлгаж хөвшүүлэх талаар бодож байгаа байхгүй юу. Тийм л үсээ будаагүй 7 жил болсон баха. Тэгээд аль болох энэ дүдгүй байхыг хичээж байгаа болохоор үсэндээ юм шатлаатай тайралтад өөр хийдэг. Тэгээд яг гоё юм хэлбэртэй тийм янзлсан юм шиг хэлбэртэй байхаар бодчихдог. Тэ жоохон мэдээ бичиж байгаа юу? Ирчлээ. Жоохон хоцроо ирлээ. 10 цаг болж байгаа. 12 цаг болсон. Энд бүрээ аваад дуугч авчих. Одоо дотроо ороод бүр байхаа.
За хараарны 2 тодруулах чинь. Сайхан унтчихад баслоо. Нүрэ маа будаад бэлтчихлээ. Өнөөдөр жоох эрт очин. Өчигдөр нэлээд оройтсон. Оройтч очиод 2 цаг сайхан бүжиглж агаад ирсэн. Өнөөдөр өсгийг хутламсч явна. Тэгэхгүй бол өчигдөр өсгийг хуталтай бүжиглээ жоохон хөл өвдсөн. Тэгээд одоо би лүкүүдээ бэлтцсэн байна. Ямар хувц өмсөж явахаа бодож байгаа. Тэгтээ нэг хэдэн хувц гаргацсан. Тэгээд тэрийг өмсөж үзээдхий. Тэрнээс өмнө эхлээд үсэн анцалч тийм үү? Үсэн анцлаадах. Тэгээд харъя. За үсээ гоё шууган анцалчлаа. Өчтөр задгаа тавиад. Ясан өнөдөр гошооч. Шууга бач. За би эхний лүк зэ. Эхний лүк. Жохон чөлөөт тэгээ байгамттай. Ийм зөв. Энд гэдэг яг гоё чөлөөт гоё л харагдаж байна л да. Бүжиглээ. Гэтэ өнөөдөр нэг амар бүжгийн юу байхгүй тий. Хамтлагууд байгаа. Гэтэ за яг дараагийнх нь харъя заа. Хоёр дахь нь ийм. За чи би нүдийн хандлыг. Ийм хүн тахгүй. Энэ гоё юм даа зөв. Би явлаа. Тэнд ер нь октод амар итгээд гоё сонь болсон байтлаа. Тэгээ энэ гоё. Тэгтээ ингэ бүжүүлэхээр жоохон энэ юу гарах гэдэг юм. За нэг ийм хөө. Одоо дараагийнхан заа миний хамгийн яг надад тохирсон миний стилийн хуцыг би харъя. За гуравдах нь бол энэ. Энийг би угсаа онцлог гэж бодож ирсэн юм. Ийм гоё. Өнгөлөг. Яг би юм шиг харагдаж байна. Миний стил чиг таарч байгаа. Ийм үсмэр. Гэтэ энэ дэр үсгэдтэй биш готломс юм готломсгоо. За энэ юу нэж хөө. Тэж гэнэ үү? Харин. За энийг өмсөж бодчихлоо. За үсэн анцлаа одоо энэ дээр би юу яах юм? Имийг сонгох юм. За нэг 2 имийг сонгочлоо. Энэ зүгээр нь үү? Энэ зүгээр нь. Надад л энэ гоё юм уу? Өчтөр гэхдээ би иймэрхүү имийг зөксөн шүү. Чамд ямар вэ? Харин 2 өөр шүү тий. Тийм биш үү? Имийг зөчлөө юм шүү. Ингээд өөр. Том гоё юм. Болчлоо яа. Тэ чи үсэн анцалж. Юу гоё шүү. За би аль нэгийг сонгоод гадуураа юм өмснө. Дээрээс нь үзүүндээ юу зөв үү гэдэг бодоод ихтэй гутлаа сонгоод хаа. Тэгээд нэг ус харуулъя. Тэгээд ийм гутал өмсч юм. За ихтэй талааж удаж юм чинь жоохон өндөр харагдах хэрэгтэй. Үгүй ээ чи цаашаа бай. Ийм гутал. Тэгээд нэг хар гутал өмсч болохоор өдөрний ийм зөчлөө. Одоо жүлээний бүгчнүүдээ зөчнө. Энэ гоё ягаан болох гэдэг. Энэ хүч өрсөн. Миний юм чинь миний чөлөөт сах. Чолоо. Замгэр яа. Юу гэж харагдаж байна. Тэгээд яг чөлөөт ингээд Z generation хувцснууд надад зөвхөн яг би биш юм шиг санагдав. Би чинь мэтэл болох юм балгаж бариу юм хүмүүс. Манай ингэ дэврэг насгий явна. Хөөе наа чи бичлэг даа зүгээр юм. За өнөөдөр л ингэ болчлоо. Одоо битэр явлаа. Өнөөдөр маш эрт очив. Эрт очиж гоё нартаад жаахан. Зураг мөнгө авах болчихсон гэсэн юм сайн. За битэр зандаа явж гин. Очиж байгаа бичлэг хийгснэ жоохон юм арчтай мөчтөд. Хүүтэн байх гэсэн чинь өчтөр айгуу сайхан дулаах өдөр байсан. Бас 100 өнгөрч байгаа 100 юм 100-ны сүүл сар гэсэндээ үнхээр гоё дулаах өдрөөсөндөө сайхан шоуцсан бөөнөрөө. Ерөөсө даараагүй би бүр ингээд бүжиглээд халууцаад исэн. Тэгээ манай хүн өчтөр нэг сайн бүжиглж чадаагүй. Бие нөөж жоод өнөөдөр яг ална гэдэг байгаа. Яа тэгээ энэ гарных нь энэ бүр амар хэцүү заяа. Ингээд энтэйгээ байж байгаад өнөөдөр бас орох хэрэгтэй. Тэгсэн чи би санамсруу энийгээ тацаараад ингээд чангалаад орой унтаж мунтахад бүр айгүй хэцүү байлаа. Тэгээ одоо өнөөдөр орчвол яа таслахгүй бол бүр яг юмд баригдсан юм шиг жоохон төвхтэйсэн. За тэгээ өнөөдөр нэг сайхан зуны сүүлийн партигаа ий да. Тэ. За очиад бич.
сегодня. Сами будете счастливы. Дого. Хайп дог. Макпана дос френд. Барыг вообще.